Сайн бацхан хүүхдүүдээ Эхмэлтэг 12-8-2 асинхрон хичээл маань. Хичээлийн зорилго номд завжиж ялжгаар сэрэ эвэрт үсгийн Эхмэлтгийн онцлогийг мэдэж хэрэглэнэ. Эхмэлтэг гэж юу вэ? Бид нар одоо түрүүч Эхмэлтгийн онцлог хичээл дээр үтсэн байгаа. Энийгээ сэргээн санаад явъя. Эхмэлтэг гэдэг маань одоо эхмэлт чинь үсэг бүрийг хэвхэн бичих дүрмээр хэвдэн бичигдгээс гадна уран бүтээлчдийн онцлог дүрслэн болох сэтгэлгээтэй салшгүй холбоотой байдаг. Онцлог нь юу вэ гэхээр Монгол бичгийн эхмэлтэг нь үсгийг уран сайхны өндөр түвшинд боловсруулж, дүрс хэлбэрийг нь алдагдуулахаар үгийн утга хэлбэрийн үзмжийг сайтар үзүүлдэг онцлогтой байдаг. Дараах номж завж залжгаар сэрээ эвэрт гэвлэгч эхмэлчгээр хэрхэн бичсэн бэ гэдэг жишээг харъя бүгдээрээ. Энэ дэр үгийн эхэнд ордог эс гэвлэгч байна. Үгийн дунд ордог гэвлэгч маань үгийн адагт ордог эс гэвлэгч. Иш болоод ирэхээр ардаа тусалтай хэлбэр нь хэрхэн яаж үснэг хараарай. Ингээд дутуу одоо яваад энэ тусал нь ардаа гарч ирж байна гэсэн үг тийм ээ. Үгийн эхэнд ордог эр үсэг гэж. Эр үсэг болохоор шууд ингэж үснэ. Үгийн дунд болохоор нуруунаас, үгийн адагт болохоор ингээд одоо гашиж өгсөн байна. Яагийн төрлийн үсэг тийм ээ. Ингээ урдаа итгэр шилбэний эндээ гаргаж өгсөн байна. Үгийн адагт бол ном хэлбэртэй байдаг учраас ингэж одоо ий шиг бичигдсэн гэсэн. Ж үсэг үгийн эхэнд юм байна. Ж үсэг маань хэлбэрний юм ажиллана. Ч үсэг маань хэрхэн яаж гарсан байна вэ гэдгийг эндээс ажиглаарай та маань. Дараачих нь х үсэг. Х үсэг маань дээрээ задгаа бичигддэг юм тийм ээ. Үгийн дунд хоёр шүдээр бичнэ. Үгийн адагт одоо нөгөө сүүл атагаа ингэж хоршиж бичсэн байна. Г үсэг маань урдаа тусалтай учраас одоо нэг дутуу яваад урд нь ингэж туслын хүнд зураасаар тэмдэглэсэн байна. Эмүүгэнд ордог х үсгийг ингээд хараарай хүүхдүүдээ. Х болохоор хэрхэн яаж өчгөө. Хүү яаж өчвэ гэдэг ажиглаарай. Дээтэй хэлбэрийг эндээс бас харж болох нь байна. Тэгвэл номж завжиж ялжгаар тийм одоо үсгүүд орсон жишээ хэдүүлээ хамтдаа уншиж үзье. Үгийнхэнд ард гэж байна. Буруугу гэдэг одоо уугаар номд буруу гэсэн үг маань ингэж бичигдсэн байна. Дараачих нь аргал, анги, хүн, эрдэм гэсэн үгсийг жишээ хэдүүлээ хамтдаа уншия. Ингээд хичээлээ идэвхтэй сонсож үзсэн хүүхдүүдэд баярлалаа.